Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутаг дэх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагалтлгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 57. Сайн байцаанд үзэгчтэй та бүхэнд орон мэндийг өргөн дэвшүүлье. Өндөрхөн мэдээллийн хөтөлбөр ихэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулно. Ингээд та бүхэн тэнтэй аймагт өрнөсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Хэрлэн сумын засаг даргын хамгийн газар Хэрлэн сумын эмэгтэйчүүдийн холбооноос анхудаага санаачлан зохион байгуулж буй Баярлалаа ээжээ мянган ээжийн баяр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзнэ. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь орон нутгийн хүүхэд хамгаалал төсөл 2018-аас 2020 оны хүрээнд хан уул дүүргийн 4 6 14 аймгийн хэмжээнд Дэлгэрхан, Жаргалт хаан, Цэнхэр мандас суманд хэрэгжүүлэн ажиллаж байгаа байлаа. Төслийг хэрэгжүүлснээр нутаг нь хүүхдээ илүүсэн хамгаалах чадвартай болж хүчрхэгдэх юм а. Төслийн хүрээнд 60 гэрээр ажиллагч нарыг бэлтгэн сурган бэлдэж, гарын авлага хувцас бичих хэрэг болон улирал тутам хэрэглэх нэгж өгөн ажиллах боломжийг дэмжин хамтран ажилласан байна. 2018 онд орон гэргүй 3 өрхөд шинэ гэр олгосон бол эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Хэнти аймгийн Жаргалтаан сумын 5 дугаар багийн иргэн өрх толгойсон олон хүүхэдтэй нэгэн ихэд шинэ гэр бэлгэлсэн юм а. Эрхийг хамгаалах өдрийн одоо энэ баяр тохиолж байгаа энэ үед бас давхцаж бас энэ өрх толгойсон эмэгтэйд одоо бас энэ дэлхийн зүүн олон улсын байгууллагын орон нутгийн хүүхэд хамгаалалт төслийн хамт олноос бас энэ төслийнхаа хүрээнд одоо энэ орон гэргүй өрх толгойсон ээждээс ингэ гэртээ ойлгож байгаа одоо хэм сайхан үйл явдал баяртай байна. Тэгээд бас сум орны удирдлагын зүгээс гэсэн бас төслийн хамт олон талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд бас энэ өрхөө бас илүү одоо өөрийн гэсэн гэр оронтой болж энэ гэр орондоо одоо их тав тухтай ад жаргалтай сайхан амьдрахыг бас өрөөж байна. Тэгээд одоо энэ хадгийг гардуулж өгье доо. Багийнхаа дарга дэлхийн зүүн орныхаа хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье өрөөё. Бидний намайг одоо харж үзэж энэ сайхан гэртээ болгосон тул маш их баярлж байна. Одоо өшөө хэлж юм байхгүй нэ төвчрээ. Энэ яг манай ээжийн юм нэг аль дээр үеийн гэрээ одоо тэгээд хан ман өдрөөд өөрөө тэгээд нэг босгоод л олон хүүхэдтэй 6 хүүхэдтэй. Тэгээд одоо ачтын нүртэйг ингээд өнөөр амьдарч тий. Одоо ингээд манай сумын хамт олон дэлхийн зүүн багийн дарга марга одоо бүгдээрээ хамтраад намайг сайхан гэр оронтой болгосон бол маш их баярлж байна. Одоо гэрээ сайхан аваад одоо сум орныхоо багч гэсэн нэг ажил мэжигтнүүдгээд дэм тус болоод улам ихээр хичээж явахыг л бодно да. Мөн 2018 онд хүүхдэд хүүхэд хамгаалал оролцооны төрөл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан 1473 хүүхдэд хүрч ажилласан бол 100 өрхөд хүнсний нэн яралтай тусламж үзүүлж 1750 эцэг их эмэгтэйчүүдэд эрхийг хамгаалах хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтыг зохион байгуулан ажилласан байна. Хүүхдэд болон иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх зорилготойгоор хүүхэд хамгааллын байрыг шинээр тогтжуулж сумын удирдлагуудад хүлээлт өгсөн юм а. Одоо гэр бүлийн одоо хүчирхийлэлтэй одоо тэмцэх тухай хуулийн хүрээнд одоо бас энэ тодорхой одоо орон нутаг болгонд одоо ер нь бас ийм хамгаалах байр одоо энэ хууль зүйн зөвлөгөө өгөх юм одоо байх ёстой. Тэгээд бид нар ч одоо энийг бас энэ жижигт нийцүүлж одоо дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагын энэ орон нутгийн хүүхэд хамгаалалт төслийн одоо хамт олонд одоо бас санал тавьж одоо бас энэ хөрөнгө оруулалтыг татаж өгдөг. Бид нар бас өөрсдөө бас энэ байр одоо юуг нь бэлдэж ингэж одоо өнөөдөр тийм хамгаалах байр буюу бас энийгээс давхар бас энэ хүүхэд одоо эмэгтэйчүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх тийм байр болгож одоо ингэж тохижуулж өнөөдөр аль биесээр нээж байна. Манай энэ орон нутгийн хүүхэд хамгаалалт төсөл одоо энэ 18 оноос эхлээд одоо манай сумд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа. Энэ чиглэлээрээ бас энэ нийт одоо зорилтыг 50 өрхийг одоо сонгож аваад одоо тэгээд тэдний гэр бүлд одоо бас энэ хүүхдийн эрхийг хамгаалах одоо гэр бүлийн хүчирхийллээс одоо сэргийлэх зорилгоор одоо ингэж төсөл маань хэрэгжиж явж байна. Энэ хүрээндээ бид нар бас одоо энэ нийт одоо бас энэ тавилга одоо эд хөрөнгө хөгжил одоо бүхэл одоо айд байх шаардлагатай бүх одоо тогтчлыг одоо бас манай төслийн зүгээс авч одоо бидний хүсэлтийг одоо ангаж ингэж өгсөн бол бас баяртай байна. Одоо энэ чинь үрж ирээд ямар нэгэн одоо тэр хүчирхийлэлд өртсөн одоо эмэгтэй хүүхдүүд одоо тэр хурж ирээд тодорхой хугацаанд одоо амьдрахад бүрэн юм боломжтой одоо бас сайхан байртай болсон. За ер нь бол одоо энд сум болгонд одоо энэ хамтарсан баг гэдээ байгаа. Бас одоо энэ хүүхэд хамгаалалт төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг гэж байна. За мөн бас энэ одоо хүүхдүүд өрхүүдтэйгээ ажилдаг одоо тэр гэрээр айлчлагч гэдэг одоо бас энэ
хүмүүс сонгогдсон ажиллаж байгаа. Тэгээд нэг гэрээр ажиллагч бас энэ 5 одоо өрхийг одоо харьяалдаг. Тэгээд тэр өрхүүддээ бас одоо сургалт цуцлага одоо гэр бүлийн одоо хүүхдийн одоо тэр хүмүүжлийн эрэг хамтлага байд юм уу эсвэл тэр хүүхэд өөрсдийгөө бас хүчээр хийдлээс хэрхэн хамгаалахын тийм юмнаас яаж одоо хоол ангид байж чадахын гэдэг юм уу эсвэл одоо бас тэр гэр бүлд одоо бас тодорхой бас эдийн засгийн одоо тийм хөшүүргээр одоо энэ хүнсний болон эд материал одоо тийм чиглэлээр бас юм дэмжлэг үзүүлж одоо бас ингэж хамтарч ажиллаж байгаа. Одоо энэ ч гэсэн бас үр дүнгээ өгж байгаа. Ер нь бол яг тодорхой одоо орон нутагт ядуурл ажилгүйдэл бас одоо ингээд энэ архитектуртай холбоотой гэр бүлийн тийм хүчирхийлэл тодорхой байна уу байгаа. Одоо энэний эсрэгэл одоо бас хийж байгаа бас их тийм том одоо ажлын нэг гэж үздэг. Төслийн зорилго нь зорилтод хороо сумдын хүүхэд хамгааллын механизм сайжирч, эцэг эх асран хамгаалагч нар хүүхэд хүмүүжлийн эрг аргад суралцсан тэдний хүүхэд хамгааллын талаарх ойлголт хандлага нь өөрчлөгдсөн байна. Түүнчлэн өсвөр үеийнхэн амьдрах ухаанд суралцсан байна. Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага нь үндэсний хэмжээний хүүхэд хамгааллын сургалт сурталчилгаа, ухуулах, синхруулах ажлуудыг хийхээс гадна төслийн хүрээнд сонгож авсан 50 өрхийн гишүүдэд олон төрлийн тусламж үйлчлэгийг үзүүлэн ажилласан байгаа нь энэ юм а. Дараагийн мэдээ Хэнти аймгийн ардчилсан нам ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зүгээс нийт гишүүн эмэгтэйчүүдийнхээ дунд хууль ба эмэгтэйчүүд өдөрлөг баярын үйл ажиллагааг Чингис хотноо зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр охид бүсгүйчүүдийг баярлуулах үйл ажиллагаа Чингис хотод олон зохион байгуулагдаж байгаагийн нэг нь Хэнти аймгийн ардчилсан нам ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зүгээс намын эмэгтэйчүүдийнхээ хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг тэлэх үүднээс хууль чөмгөөлөгч Боргуу, яруу найрагч Нацаг дөржиг нэрэмжид зохиолж бат жавхланаар оролцсон арга хэмжээг Эзэнт гүрэн ресторанд зохион байгууллаа. 18 сум 4 тосгоны нийт 300 гаруй эмэгтэйчүүд хүрэлцэн ирж нэгэн өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн юм а. За тийм тэгэхээр өнөөдөр бид нар бас Хэнти аймгийн ардчилсан намаас ардчилсан хувьслын 30 жилийн ойн хүрээнд бас энэ зохион байгуулж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг аймаг орон нутагтаа зохион байгуулах энэ арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. За ингээд хаан Хэнти нутгийнхаа нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартин аймны баярын мэндийг дэвшүүлье. Бид нар энэ үйл ажиллагааг бас энэ эмэгтэйчүүдийн баяр, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаар нь бол энэ баярыг тэмдэглэж байна. Тийм учраас өнөөдөр бид нар бас эмэгтэйчүүдээ бас цоглуулж хамгийн түрүүнд бас эмэгтэйчүүдийн баярыг хамтдаа тэмдэглэж за одоо дархан бэрүүдийг шалгаруулах арга хэмжээ хийж байна. За хажуугаар нь эмэгтэйчүүдийн эрхийн одоо хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах үндсэн дээрээс бас Улаанбаатар хотоос гэр бүлийн одоо харилцааны хууль журмын дагуу сургалтыг багш нар авч зохион байгуулж энэ хамтдаа одоо хууль эрх зүйн сургалт баярыг хослуулан зохион байгуулж бас мэдлэг мэдээлэл өгөх энэ ажлыг зохион байгуулж байгаа. Мөн одоо ээжүүдэд өргөмжилж бас эмэгтэйчүүдийн байгууллагуудын шагнал урамшууллуудаар бол бас шагнаж урамшуулж байна. Баярын үйл ажиллагааны үеэр дархан бэрийг алдаршуулах, алдрыг тэмдэглэх ёслолын үйл ажиллагаа болсон юм. Өвөнд мөрөн хэрлэн үлзий тосгоны дархан бэр болсон 3 бүсгүйг батламжилсан байна. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал ардчилсан намын лиш одонгуудаар үр бүтээлтэй ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг шагнаж урамшуулсан юм а. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ. Хэнти аймгийн Жаргалтан сумд орон нутгийн хүүхэд хамгаалах төсөл хэрэгждэг. Тэгвэл уг төслийн хүрээнд тус сумын өрх толгойсон эмэгтэйд шинэ гэр бэлгэхээс гадна хүүхдэд хуулийн зөвлөгөө өгөх зорилготой хүүхэд хамгаалах байрны нээлтийн үйл ажиллагаа Жаргалтан сумд болсон юм а. Энэхүү үйл ажиллагаа нь Чингис хотод анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог бөгөөд 18 сум 4 тосгонд амьдран суудаг ээжүүд хүрэлцэн ирж оролцсон юм а. Нэгдүгээр олон сайхан алдар гавьяатай ээжүүдийг баярлуулсан уг үйл ажиллагаа нь дархан бэр, уран бэрүүдийг тодруулан алдаршуулсан нь ээжүүдийн баяр дээр баяр нэмсэн онцлог үйл ажиллагаа болсон юм а. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар Хэрлэн сумын эмэгтэйчүүдийн холбоо хамтран анх удаага мянган ээжийн баярын арга хэмжээг спорт цогцлборт амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ үеэрээ 39 дархан бэр, уран бэр 8-ыг шалгаруулж байгаа нь хамгийн анхны тохиолдол хэмээн хэлж байгаамаа. Хэрлэн сумын засаг даргын тамгын газар Хэрлэн сумын эмэгтэйчүүдийн холбоо хамтран баярлалаа ээжийн арга хэмжээг Чингис хотынхаа хэмжээнд зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээнд маань бол мянган ээж хамрагдж байгаа. За мөн одоо мянган ээжийн баярыг хийхээс гадна одоо 3 хүү төрүүлсэн дархан бэрүүдтэй, 3 охин төрүүлсэн уран бэрүүдтэй
батламж гардуулах ёстой ажиллагааг Чингис хоттой анх зохион байгуулж байна. Манай Эрдэнэ сумын цэг даргын хамгааллын газраас Эрдэнэ сумынхаа эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад энэ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 64 дахь жилийг бас шол богдлоо гэж эмэгтэйчүүдээ, ээжүүдээ, бүсгүйчүүдээ баярлуулсан ийм арга хэмжээг зохион байгуулъя гэж ингэж төлөвлөсөн. Ер нь бол одоо 2018 онд Эрдэнэ сумын манай эмэгтэйчүүдийн холбоо шинжлэхдээ зохион байгуулагдаад энэ холбоо маань бас үйл ажиллагаа нэлээд идэвхжсэн. Тэр дундаа одоо хэдхэн хоногийн өмнө Эрдэнэ сумын төвийн багууд дээр эмэгтэйчүүдийн зөвлөл маань хуралдаад эмэгтэйчүүдийн оролцоо бол орон нутгийн хөгжилд бас ямар үүрэг ороолтой байх талаар бас олон арга хэмжээнд хэлэлцэж олон сайхан санаачлалууд гарсан байгаа. Тэгээд энэ санаачлагын эхлэл болгоод өнөөдрийн энэ арга хэмжээг бас хамтарч сайхан зохион байгуулж байгаа. Ер нь бол Баярлалаа ээж мянган эжийн баярт дархан бэрүүд 39 уран бэрүүд 8-ыг батламжилсан юм. Дархан бэрийн батламжийг хамгийн залуу дархан бэрэг 25 настай, хамгийн ахмад 70 гаруй настан хүрдсэн байна. Дархан бэрийн тухайд дархан гэдэг үгийг дээр үед алав татвар зэргийг үзэхгүй эрх олсон хүн цол хэрэгэм хэмээн тайлбарлсан байна. Дархан гэдэг нь бэрийг төрхөмд нь буцаахгүй бүр мөсөн тэр айлын хүн буюу хүүхдүүдтэй нь адил эрэхтэй болж дархлагдсан гэсэн үгч байдаг. Дархан бэрийн тухай ойлголтод нутаг нутгийн өвөрмөц ёс уламжлалтай байдаг. Төв халахын ёсонд айлын бэр болж очиод 3 хүү завсаргүй төрүүлж овгоон өнөр өтгөн болгосон эмэгтэйг дархан бэр болгон цоллож хүндэлдэг байна. Том үгийн маань буян гард, дараах үгийн маань хаан гард, одоо сая төрсөн үгийн маань дархан гард гэдэг. Дархан бэр авч болохоор хамгийн бага үгээ дархан гард гэж нэрлэсэн. За эхтэй хүүхд амархан боождаг. Амархан нөгөө гараас гардаг, амар байдаг. Хүүтэй одоод хүүгээ өсгöd ахаар дараа нь охин төрүүлэхээр хэцүү юм болов гэж бодоод идэв ш. Октод нь одоо хэдэн настай? Дээд тал нь 46 та. Доод тал нь 33 та. Охин хүүхэд өсөхийн бас нэг сайхан тал нь юу вэ? Яахад одоо өдлийн цагт одоо өргө тэнүүд. Тэ. Танай хувьд бас ер нь уран бэр хэр олон байдаг вэ? Тэгвэл одоо бэлдэх юм шүү дээ. Энэ үйл ажиллагааны ач холбогдолтыг та бас харж байгаа. Яахад одоо энэ эмэгтэй хүмүүс энэ аав ээж энэ аль нэгэндээ ач тустай л байх та хамгийн тий. Уг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулахаар болсон бөгөөд нийгэмд хүлээлттэй олон ээжүүдийг алдаршуулсан ээж байхын гайхамшигыг мэдрүүлсэн олон талын ач холбогдолтой үйл ажиллагааг өрнүүлсэн нь энэ өдрийн онцлог баяр болж байгаамаа. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн хөтөлбөрөөр эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 37